Засан байсан уу? Тэгээ манай бичлэг тавтамаар л өмнөх бичлэгүүд дээр бичлэг удаа орж байна. Тэр бас нэг коммент өгөх байсан. Тэгээ бас энэ дээр бас нэг тайлбар өгсөн дээр баг. Ажлаа явж ирээд оройн цагаар бичлэг хийж байгаа болохоор ерөнхий бол удаж орж байгаа. Тийм болохоор манайхаа жоон хүлээцтэй бас ойлгоорой. Удахгүй бичлэг орох хурд маань ихсэн. Бас нэг юм хэлэхэд энэ бичлэг маань giveaway-тэй бичлэг. Тийм болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй guys. Мэдээж ахлах ангийн үргэлжлэлийг үзхийг хүсвэл www.essentials.cg сайтаас орж үзээрэй. Бас Discord болон Facebook хаягд нэг дээрээ. За тэгээд бичлэг рүү орцгоё. Өмнөх дугаарт Вандам 3 дугаар ангийнхантай зодлож байхад Гүхэн болиулаад дууссан. Гүхэн Вандамын гараас барин боль гэж хэлэхэд Вандам эсрэгүүцэн Хёмины гарыг хугацдаг. Тэрийг харсан Гүхэн уурлан би чамайг боль гэж хэлээ үстэй гэхэд Вандам би танаа Тэсэкийн өмнөөс хог навшиг л цэвэрлсэн. Тэр дүрм тогтоосон бол хариуцлага бас үүрэх ёстой. Удахгүй би шинэ үддэгч болно. Тийм болохоор би өөрөө бүгдийг хийх болно гэхэд Гүхэн гайхаж Тэсэкийн дүрмийг дагаж нэгт ормоор байгаа бол зүгээр хичээлээ хий. Хин хэнийг дараа нь хийнэ. Удахгүй танаа Тэсэкийн унана. Тэгээд би шинэ үддэгч болсныхоо дараа та нарын тэр ажлын системийг ч устгана гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс гайхаж орхилоо. Томроод байлгүй өөрөө хийх юм аа хий. Үгүй бол дайраад ирэхэд Гүхэн чи андуурууд байна. Суулын талч хүрэхгүй суугч Тэсэкийг дагдаг. Нэгт орлогод бүгд чамайг дагна гэсэн үг биш. Пепаг суул одоо хүнд нөхцөл байгаа. Бусад замраагүй өрүүгээ очиж магадгүй байдалд тэр систем төгс биш ч гэсэн сурагчдын төлөөл байдаг. Өөрөөр хэлбэл талаас илүү сурагч зөвшөөрч байж систем байхгүй болно гэсэн. Тэгэхээр чам тавих санал байна. Шилдэг долоог дараалалаар нь унгаах гээд үз. Тэгвэл бид чамайг хүлээн зөвшөөрөх болно. Мэдээж Тэсэкийг хичээлээр дийлэх ёстой. Энэ тийм ч муу санал биш байгаа ёстой. Хэрвээ чи бид нартай нэгэн зэрэг тулдвал дийлэхгүй мэдж байгаа ёстой гэхэд Вандам тэгвэл чамаас эхлүүл яаж юм? Намайг эдгээр шиг хог навшуудтай адилтгах хэрэггүй шүү. Тийм үү? Гэж зогхот Гүхэн Вандамын барьж үсэн юмыг өшөглөхөд Вандам гайхсан шинжтэй байлаа. Би энэ навшнуудаас өөр хүн шүү гэж хэлээд өнгөрсөнд болсон үйл явдлаа санана. Чи одоо яана гэж бодож байна? Миний бодол тийм хамаатай гэж юу? Бүх зүйл тодорхой үстэй. Яохан буцаж ирнэ. Гол нь тэрэнд тусалдаг хүмүүс ойлгож байгаа үстэй. Тиймээс одоо л бидний нэгдэх цаг. Энэ хулгайнуудтай юу? Би яах ёстой гэж буруу зүйлийг хэлэхэд хангалттай гэж бодож байна. Чи хөдлөх хэрэгтэй байна. Энэ ажлын системээс болж олон хүн асуудалд орсон. Энэ бүхэн одоо буцсан дээр байх. Энд байх цагаа хичээлээ хийхэд ашигла. Гэт мөрнөөс нь байхад Гүхэн 50 чамайг ална шүү гэж хэлэхэд хуудан уучлахгүй. Зөвхөн танаа яг дүрмийг дагаад хангалтгүй. Сургуулиуд олон хуваагдаж байна. Хэрвээ Йохан тэр навшуудаа буцаад ирвэл бидний хүүс тэмтэрнэ гэж хэлгээд Тэсэк тоосон ч юмгүй. Хэл хэмшээ босон. Надад өөр ярих юм байхгүй. Тиймээс яв гэж хэлээд Гүхэн гайхаж. Яахан аргагүй Тэсэк хамгийн хүчтэй. Гэхдээ бидний өдөрлөгч болох хүн биш. Вандам хажуу талаас нь харахад уур хүргэж байна. Тийм болохоор би өөрөө арга хэмжээ аавна. Хүчин би нэгдүгээр байранд орох болохоор гэж хэлхийн сонсон Гүхэн. Хэрвээ энэ сурагч бол гэж бодон Вандамаас нэгэн асуулт асуув. Тэгэж яах гэж байна? Миний саналыг зөвшөөрөх үү? Тэгэхээр намайг зодон хичээл 2-оор нэгдүгээр байранд ор гэж юу? Ямар нэг асуудал байгаа юм уу? Зүгээр л хэтэрхий амархан санагдаад та нарыг нэг нэгээр зодох. Бүгдийг зэрэг зодсноос амархан биш үү? За тэгэхээр чиний тавьсан тоглоомд орлоо. Та нар бүгдээрээ задуулгатай бэлдээрэй. Тэгээд тэд нартай нэгээс нэг үзгээ болно. Орой болж хоолны газар Тэсэк ээжтэйгээ зүг ажиллаж байлаа. Ээж нь энэ хоолыг хүргэлтийн хүнд өгч гэж хэлэхэд Тэсэк хоолыг аав хүргэлтийн хүнд өгөх гэж очиход тэр хүн Вандам байлаа. Тэр хоёр бие биенээ харан гайхан зогсож байхад Вандам гинт тэнэж Тэсэкийг шоолно. Тэсэк зүгээр энийг аваад яв. Чамд хүртэл мөнгөний хэрэг гардаг байх нэ. Зүгээр явж үз. Чамайг хэлээгүй байсан ч би явна. Бас чамайг би заавал хэлнэ. Өнөөдөр им Гүхэн гэдэг сурагчтай уулзсан. Чи таних уу? Сургууль дотор юу болж байгааг ч мэдэхгүй. Чи итгэхийн хайхамжгүй юм шүү. Тэрнийг оролцуулаад сургуулийн бүх хүчтэй сурагчтай нэгээс нэг тултаар болсон. Ингэж байхаар чи өөрийнхөө судлыг зүгээр өгчүүл яасан. Би чамайг яв гэж хэлсэн шүү. Гэж хэлсний дараа ээж нь ирж өө чи Тэсэкийн найз юм уу? Би Тэсэкийн ээж нь байгаамаа. Ямар царайлаг хөвөө. Тэсэк найз тухай ярьдаггүй болохоор Тэсэк сургууль дээрээ дажгүй байна уу? Тийм ээ. Ашиггүй дээ. Манай хүмүүс дуу муутай юм болохоор санаас авч байлаа. Энэ чиний сүүлийн өргөлт баха. Үйлчлүүлэгч захиалгаж үзчихсэн болохоор энийг чи авч яваад гэрэнтэйгээ идэрээ. Өнөөрөө чи Тэсэктэй хэр удаа найзлж байгаа юм гэж асуугаад Тэсэк араас нь ирж ээжээ тэр одоо явах ёстой. Нэр тийштэй. Би итгэх юм ярьчлаа. Боломжтой яваарай гэж хэлэхэд Вандам явах гэж байснаа эргэн харж баярлаа гэж хэлэхэд Тэсэк гайхан аа. Вандам хоолны газраас гарч ирээд тэр хоёр руу эргэж харан санаа алдан үргэлжлэндээ яв. Ажлаа дуусгаад гэрийнхээ гадаа ирэхэд хажуу өрөөнийх нь охин
сууж уйлаа. Өчтөрийн хүн байна. Сарин яаж гисэн юм бэ? Арай хулгайн биш байгаа. Түүнтэй оролцвол би л охин. Гэхэд Вандам Тэсоки ээжийн өгсөн хоолыг гаран ирээд гэрийнхэнтэйгээ идэрэй гэснийг нь санаад энийг ганцаараа идэхэд арай л их юм аа. Шиваа эмдэгт байгаа. Гэт харал нөгөө охин орж байгааг хараад араас нь очиод уучлаарай гэж хэлэхэд нөгөө охин Вандамаас цухтаадгүй. Вандам гайхаад араас нь гүүхэд өрөө рүүгээ яарангүйлээ. Охин гүйж ирээд яг өрөөндөө орох гэж байхад Вандам гүйсч ирээд сүнс харсан юм шиг яагаад цухтаад байгаа юм гэж цухад нөгөө охин амьсаад нь чи үрхий мэдгүй байх юм уу? Өчтөр хийсэн юм аа. Бодоод үзтээ. Тэгэл би чамаас уучлахгүйгээд оройн хоолоор зайлах гэж байлаа. Гэхэд охин гайхан ийм орой болчиход байхад хоол идээгүй байна гэж юу хийсэ гэж хэлснээр дараа түүнийг эз дуурна. Охин ичин яг зүгээр л амсан гэд манай хоёр хоолоо иднэ. Чамаа Вандам гэд юм уу? Гэтэ чамаа надтай чсүү гэхэд гайхсан шүү. Өнөр нь намайг Кан Юна гэдэг. Би зүүн хойд Кампок ахлах сургууль сурдаг. Чи хаана сурдаг? Би Бипак ахлах сургууль сурдаг. Сургуулийн нэр сони юм аа. Чи бусан ах уу? Тэмээ гэхдээ хажуугийн гимхийд нь байдаг байсан. Жилж ирээд удаагүй байгаа. Вандам Юнагаас хичээл тэгэхэр сайныг асуухад гимхийдээ бол нэгт байдаг байсан гэж хэлнэ. Тэрийг сонсон Вандам хичээл хийхийг зааж өгөхийг асуухад Юна бодож зөвшөөрдөг. Маргааш нь болж сургууль дээр Шиван ирсэн байлаа. Сургуулийн коридороор явж байгаа Хямын таарахад Шиван зочиход тэд нар Шиванаас уучлахгүй лаа. Эмнэлгийн зардал нүдний шилэгч мөнгө өгөх болно. Тахиж эзээч чамд зодохгүй гэж хэлхий Шиван гайхан зогсож байлаа. Тэр үед Хямын одоо хангалттай өстэй. Явцгаая. Гэт Вандам араас юм шиднэ. Шиван эргээ харахад Вандам чамаа уучлахгүй зур гэж хэлээгүй лөө гэж хэлнэ. Вандам мэгдээ ирээд Шиван болсон зүйлээ хэлнэ. Тэсэк рүү хараад би удахгүй дараа чатман болно гэж хэлээд би чамд амласан мэт. Би хэлсэндээ хүрдэг хүн шүү. Шиван үүнд нь баярсандаа уйлж байхад өө бити уйлах гэдэг. Чамаас асуух юм байна. Шилдэг 7 сурагчдын талаар мэддэг юм байл. 7-8-ын чадварын ялгаа бол тэнгэр газар. Тэд нартай дараалал нь тулдах гэж байгаа бол 7 дугаар байр. Ийж үжи. Тэр жуудогийн багт байдаг. Нэг тэмцээнд ороод унсын төлөө нөгөө сургуулийн багийнхныг ганцаар зодсон. Тэмцээний төрөөс нөгөө сургуулийн багийнхан хоолнд орж байхад Жүүжин очсон. Бүгд тэрнийг ирсэнд гайхаж Жүүжин тэмцээнд ялагдсан уурнаасаа болоод бүгдийн ганцаар зодсон. Тэгээд бүгд хүнд гэмтсэн. Тийм болохоор тэрнтэй зодлохоос өмнө сайн бэлдэх хэрэгтэй. Вандам Шиваны анхааруулгыг үл таав. Шууд Жүүжин рүү явна. Тэр үед Жүүжин бэлгэлээ заалан бэлгэлээ хийж байлаа. Тэр үед багш нь ирээд "Чиний аав миний найз. Бүгд хичээлдээ суухгүй байнга энд байгаад байхаар нь чам санаа зовоод байна" гэж хэлэхэд хоёр эмэгтэй ирж Жүүжинийг өмөрнө. Тэр үед Жүүжин ажилд орж чадахгүй юм чинь сургууль яваад хэрэггүй өстэй гэж хэлэхэд багш нь гайхна. Тэр үед гэнэт чимээ гарав. Бүгд гайхан харахад Вандам орж ирлээ. Зааланд байсан хэдэн сурагч нараа очсон. Яах гэж ирээ? Бүртгүүлэх гэж байгаа юм уу? Би та нарыг шалгахаар ирлээ. Асуудал байна уу? Асуух гэж ирсэн Гайод уурлаж "Юу вэ? Нэг нь бүр нэг гаргүй юм байна" гэж шоолно. Вандамч тэр хэдий тоосонгүй. Чи над хэдээ аргал гээд дэвжээ рүү явна. Өөй, ийж ивжин. Намаа яах гэж ирснийг мэдж байгаа сте. Хурдан эхлэе. Чи юу вэ даам бэ? Эндээс зайл. Яг одоо энэ зодолтой. Тэгэхэд багш нь "Чи яагаад манай заланд шуугин тариад байгаа лээ? Би сургуулийн сахилгын хорооны хүн байна. Хичээлдээ ирэхгүй байгааг сонсоод зодож ухаан оруулахаар ирлээ. Хичээлээ таслаад муу хөхт юм аа. Тэр олон хүнийг зодчоод жуудаа руу одоо бас энийг гэмтээхгүй" гэж хэлэх Жүүжин уурлан босч ирээд "Чи юу мэддэм бэ?" гэж уурлал багш нь болиулж Вандамыг шинжин харсан. Ямар их сорив бэ? Үнэхээр ахлах сургуулийн хүүхэд гэж юу? Болчин сайтай юм аа. Энгийн хүүхэд биш бол та. За тэгвэл та хоёр энд үзчих. Гэхэд Жүүжин гайхан багш руугаа уурлахад багш нь "Гудамжинд зодтолсноос энд миний ажид бүтсэн дээр өстэй. Гэтэ энэ зодтолт нь арай тэндэг шүү. Энэ доожо чинийх юм уу минийх юм уу? Эр хүн хэлсэнтэй хүрэх хэрэгтэй. Асуудал бүр томохоос өмнө энийг шийд. Энэ доожо мэдээж үнэгүй ашиглахдаггүй шүү. Чи хэдий сурагчдын сахилгын хорооных байсан ч гэсэн. Хэрвээ чи ялагдвал манай доожогийн гишүүн бол чамаас мөнгө авахгүй. Хариуд нь өдөр бүр бэлтгэл хийгээд манай доожийг төлөөлөх тамирчин бол. Зөвшөөрч байна уу? Гэхэд Вандам зөвшөөрдөг. Энийг сонссон сурагчид нь "Энийн эрг байна уу?" гэж багш руугаа уурлана. Тэгвэл надад дахиад нэг нөхцөл байна. Хэрвээ би ялвал тэр новшийг энэ доожоогоос хөөж явуул. Тийм том хэрэг тарьчаад байхад энд байлаад байвал асуудал орохгүй юу? Болж байна. Чамаа ингэж амьдралаа үрж байгааг зүгээр хараад сууж болохгүй өстэй. Тэгээд чи болдох юм уу яах юм гэж асуухад Жүүжин "Тулал дээ.
Жүжигний шийдвэрийг сонссон багш. Жүжиг тамирчин гэдгийг мэдж байгаа сте. Бусад тамирчин жүжигний дийлэгүү гэдгийг бити мартаарай. Тэр үе чи юу? Багшийн хэлснээр жүжиг үнэхээр хүчтэй. Underrated гэж хүртэл хүмүүс ярьдаг. Ондам 3 ангийнхны зодсон байж болох ч тэр тамирчдыг ганцаархнаад ийсэн. Дөрмөг танилцуулъя. 3 ил гарсан бэлийг хэрэглэнэ. Холимог тулааны дүрмээр тултана. Тодорхой хэлээ. Энэ годамжны зодон биш. Хэд аюултай болвол би тулааны зогсон. За тэгээд бэлэн үү? Ой, тамирчингүй. Би чиний зодсон тамирчин чиг биш шүү. За бэлэн гэж бодъё. Эхэл. За энэ үрээ бичлэг маань дуусч байна. Одоо энэ giveaway яаж шавагдах талаар мэдээлэл өгье. Манайх 3 өнд урилгын эрх буюу 3 сарын эрхийг 3 өнд өгөхөр болсон. Одоо эрхтэй байгаа хүмүүсийн хоног дээр нэмэгдээд орно. Яаж оролцох вэ гэвэл манай YouTube дээр саб дарсан байх, Discord серверт орсон байх, мөн Senchit CMS сайт дээр хаяг нээсэн байх. Энэ 3-ыг хийж Facebook дээр орсон постны доор комент хэсэгт байршуулна. Тэгснээр Азтанг дараа 7 оны хагас сан буюу 6 дугаар сарын 13-нд Facebook дээр лайв хийж тодруулнаа. За тэгээ амжилт guys, дараагийн бичлэгээр уулзцгаая.